Улаанбаатар хотод 16 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 24-ний пүрэв гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг үндэсний урлагийн булангаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар ган болтын ангараг нар ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялахад ас хязгааргүй 70 жилийн түүхт жуулчин компани аяллаа хөтөлбөрөөрөө за мөн Чартаг брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үндэсний урлагийн булангаараа өнөөдөр бид бүхэн хамтдаа одоо үндэсний гэгдэх сайхан одоо бүтээлүүдээс хүргээд за тэр бүтээлийнхаа талаарх одоо үүх түүхийг ярилцдаг. За ингээд эхнийхээ хөгжмийг бүгдээр хамтдаа хүлээн авч сонсъё. За энэ бол домог хамтлагийн тоглосноор Түмэн ахтны төвөргөн гэдэг бүтээлийг дөнгөж сая бүгдээр хамтдаа хүлээн авч сонслоо. Бас л огшоож шүү. Тэгэхээр өнөөдрийн үндэсний урлаг булангаараа Монгол турхтны нэг төлөөлөл болсон Өвөр Монголын өөртөө засах орны уран бүтээлч, морин хуурч, чи булгагаан уран бүтээлүүдээс онцолж энэ мундаг хүний тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэгэхээр манайхан нэг Баавын лаг сурангуй хөтөлтгөөс нөгөө нэвтрүүлэгч Монгол турхтны 100 өрх юм. Тийм. Тэрүүгээр энэ хүн чинь орж исэн. Тэгэхээр тэрүүгээр орж ирснээр нь манайхан бас мэдж байгаа. За ингээд морин хуур, Түмэн ахтны төвөргөн зэрэг бүтээлүүдээрээ Монгол улсын ерөнхийлөгч Захагийн элбэгд орж бас Алтан гац одон медалаар шагнуулж Ингрэс олж байсан чи булгагаай 21-р зууны дэлхийн монголчуудын дунд ихэд алдарсан өмнөд Монголын мэрэгжлийн морин хуурч, хийлч, хөгжмийн зохиолч, хөгжимчин, Монгол үндэстэн хүн юм аа. За их хурчи булган бэлгийн тооллын хөх бичин жилийн хаврын дунд сарын шөнийн 2-нд буюу аргын тооллын 1944 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хуучнаар Манжгаа улсын их хэнган мужийн хорчин зүүн гарын хошуунд буюу одоогийн бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Тунляо гэдэг хотод мэндэлжээ. За Манжгаа улс гэхэлэр манайханд нэг тийм одоо бид нар чинь кино минондэрс Хятадын сүүлийн эзэн хаан Манжгаа улсыг байгуулад нэгэн гэсэн за их хэнган гэхэлэр нөгөө говь хэнган тулалцсан гэдэг кино санаанд нь орж байгаа тийм.Яганы нуруу. Яг үнэ. За тэгээд бас нэг сони юм нь эзэн бовг Чингис хааны ууган хүү зүчийн угсаа гэж явдаг юм байна. За алдарчууд хуурч чи булгагаан аав ээж Завхай аймгийн Тосон Цэнгэл суманд амьдарч байгаад 1930-аад онд Өвөр Монголын нутагт өвлжиж байх үед нь хил хаагдаад тэндээ үлдсэн юм байна. За аав нь 1404 онд Узбекистанаас Отгон тэнгэрт нүүдлэн ирсэн одоо цэцэн сартуулын удам бол ээж нь 20 бураадаас салж ирсэн хонхроо домгийн төмөд хүн юм байна л да. За чи булгагаай 3 настай байхад хорчны морин сүмд 5 дахь дүрийн гэгээн хувилгаанаар тодруулан 2 жил суулгасан юм байна. Тэгээ яг энэ үеэр нөгөө Мао Цзэдуны их шинжлэлийн аян эхлээд гэгээн хувилгааныхын суудлаас нь буулгаж байсан юм сонин төвхтэй хүн юм байнас. За тэгэд морин сүмээс гэртээ буцаж ирсэн чи
булгагойд хөгжмийн зэмсгүүдэд маш их дуртай байсан учраас эцэг нь зориулаад цуур хөгжмийг урлаачаар урлуулан өгснөөр урлагтай анх холбогдож байсан юм түүхтэй. Тэгээд 5 настайдаа цуур тоглож сураад 6 настайдаа морин хуур тоглож сурсан юм байна. За их хуурч маань бас хятадын нөгөө айхтар соёлын хувьсгалын үеэр хилсээр хилмигдэж 1968 онд шоронд орж хувьсгал дуустал хоригдсон. За энэ түүх нь бүр сони юм байлээ. 1966-аас 1968 онд Хятадд өрнөсөн соёлын хувьсгалын үеэр улаан хамгаалагчид морин хуурыг үндэстнийг хаглан бутгагч хөгжим гэж зарласан гинэ бас. За эннийх нь гайгаар Өр Монголын 3 алдарт хуурч ам ирсэн байдаг. За тухайд чи булгагой Мао Цзэдуны тухайд дууны төврээс хідэн магтуудуу сураад морин хуураар хуурдаж дуулахад нь улаан хамгаалагчид за морин хуур хөгжим бол хувьсгалын хуур гэд буцаад өргөмжлөөд ингээд чи булгагой шийдэглээс аврагдчихсэн түүхтэй. Гэхдээ 1968 оны 10 сарын 20-ны өдөр Чингис хаанаараа умгсноос олж түүнийг баривчилж гянданд хорьсон юм байна. Шоронд хэдэн жил суусан гэдэг үлээд бас нэлээд суудсан байдаг шүү. Нэлээд суусан юм байна. За хувьсгалын дараа харин Монгол Хятад хэлээр морин хуурын хөгжимдөх арга зүй нэртэй номоо хэвлүүлсэн нь өдгөө дэлхийн морин хуурын заах арга зүйд ашиглаж буй голлох сурах бичгийг болсон байдаг. За их хуурч маань Бээжингийн төв хөгжим бичгийн сургууль болон Хөх хотын үндэсний хөгжмийн сургуулийн профессороор ажилладаг. Гэхдээ байхаасаа байхгүй нэх буюу дэлхийн улс орнуудаар их аялдаг болохоор Өр Монголын дарга нар нь ингэдэг гинэ. Бид нар ч одоо нүүдэлчин амьдралаа гэж энэ ганцхан чин булгал одоо чи булгал одоо нисгэл гэдэг нь онгоцыг хэлж байгаа юм байна. Нисгэл цуугаал одоо дэлхийгээр нисэж байна да гэж ярьдаг гэдэг өөрөө Ниоциг эмэнд өгсөн ярилцлагандаас хошигнсан байлээ. За харин их аялдаг тухайга ингэж ярьсан байна. Би өнөөдөр Токиод, маргааш Францад, нөгөөдөр Тайванд гээд дэлхийн хаач явж байж мэдэх хүн. Одоо бол Хөх хотоор явж байна. Өмнөд нутгийн нэг хэсүүнд хоол хорхоо шавж иддэг газар очихоор үлсөөд хэцүү шүү. 40 хоногт 10 кг хаялаа. Тэдний хоолыг яагаад шижиж чадахгүй юм. Хар багасаа шилийн гол дүссэн болохоор малчны хоолоос одоо өөрийг идэж чадахгүй. Тэгээд манай дарга би чамтай хамт олон жил болсон доо. Гэтэл чи ч одоо хөдөөний хоол иддэг амтан байх нь гэдэг ингэж ярьж байсан. Энэ заа юу. Одоо бид нар нөгөө нэг хамтдаа ингээд нөгөө Хятадын гүнээр 12 хоног аялсан шүү дээ. Спорт цаашаа 5 ордол явсан шүү дээ. За тэгээ буцаж ирээ бид нар ингээд салцгаагаад би ч ингээд Өвөр Монголоор дахиад аялсан шүү дээ. Тэгсэн чинь би заяа Шилийн гол аймгийн одоо яг Шилийн хотод очиод Монгол хоолны газар орсон чинь яг Ар Монгол тоогоочтой заяа. Цөв идэд миний хүс гарсан штэ. За бараг өөсөн нэрээ ёо. 12 хоног нөгөө Хятадын гүнээр яваад бид нар юу ч идээд ийсэн те. Тэгэл за басан болоогүй ямар ч байсан юм идээд л яваад ирснэд цөв идэд нэрээ ёо бүр зүудээ зааваад бүр хүс гараад тэгээд бараг будааг олдвол идээ явчихав. За бараг л тэгсэн. Тэгээд би чинь бүр ингээд заа нөгөө тоогооч нь бүр Ар Монгол хүмүүс чи бүр баярлаа заа. Өөс 80 болсон. Бид нар ч юм хоолноос болсон юм тэттэй. Харин тийм. За чи булгагойг бүгд найрамдах Монгол ард улсын ардын жүжигчин, төрийн шагналт, морин хуурч, жамяаны шав гэж хэлж болно. Одоо энэ жамяан гоч одоо манай Камердоны болдын өвөө нэцтэй тийм ээ. Одоо болдтой ахуулсан зургийг тавьсан байна. За жамяан багшийг зориод ирэх үед нь цаг үе хэцүү байсан. Тэгээд энэ тухайс өөрийнх нь юм дурсамж байд юм байна. За тэр үед Хятад улсад зүүнний хэлбэрийн завсарлаг үзэлтэн заяа. Оросын завсарлаг үзэлтэн, Монголын завсрын үзэлтэн гэж ийм ингээд бас байсан юм байна. Наад чинь нуглаастай нөгөө нэг ингээд хэлмэгдэж магадгүй нөхдүүд байхгүй юу? Айгу төвөгтэй. Эвгүүтүүд хэлмэгдүүлчих гад тий. За тэгээд Монголд очих чинь одоо түүмэр гарахаас хэцүү. Жамяан багшийн урилгаар Монголд очиё гэсэн чинь бидэхгүй Бээжингээс асуул гэсэн юм байна. За ихч зөрөгтэй ээж Мао Цзэдуны үеийн гадаад явдлын сайд дээр яваад очлоо. 7 хоног үүдэнд нь сууж байгаа зөвшөөрүүлсэн дээ. Тэгээд эхнэрээ дагуулад Улаанбаатарт очисон. Улаанбаатарт миний бүл ах Хаспагна гэд хүн байсан. Бүл ах маань намайг гэртээ байлгалаа. Тэгээд жамяан багштайгаа уулзлаа. Хар багасаа морин хуур тоглосон миний хувьд хүндэлж биширдэг ганц хүмүүс шүү дээ. Пянзыг нь шимтэн сонсч өдөр бүр уулзсан гэж бодож хүсэж явсан хүнтэйгээ уулзах агшны сайхныг зүүрлэж ярих юм бишээ. Надад хуурын номыг нь заасан Сангисүрэн багшийн маань багш шүү дээ. Тэр үе бол Монголын хувьд социализмын үе. Жамяан багшийг Монгол байтугай дэлхий мэддэг байсан үе л дээ. Сангисүрэн багш жамяан багшийн хууртгийг сонсоод манай энтгийн хуур тунч түүхэн. Би одоо жамяанаас хуур сурна гэд Улаанбаатарт очиж хуур сурч ирээд бидэнд заасан гэж ийм ой дурсамж яриа үлдээсэн байт юм байна.
За чи болохгүй 2005 онд Вений алтан тайз 2008 оны Бээжингийн Олимпийн нээлтэн дээр морин хуурын гоцлол тоглож үндэсний хөгжмийн зэмсгээ дэлхий дахинд тунхаглаж яваа ийм мундаг хүн. За тэгээ морин хуур бол дэлхий дээрх цор ганц толгойтой хөгжмийн зэмсгээ. За толгойтой бол сүнстэй, морин хуур бол сүнстэй гэдэгт би эргэлздэг. Би энэхүү сүнслэг хамгийн сайхан хөгжмийг дэлхийд дахин таниулна гэдэг үзэл бодлыг насан туршдаа баримталж ирсэн хөөн гэж ярих. Чи болохгүй морин хуурыг дэлхийн тайзнаа ишгэлүүлэхийн тулд нийт 4 удаагийн шинжилэл хийж энэхүү хөгжмийн зэмсгийг хөгжүүлэн төгөлдржүүлсэн гэдгээ. За 2001 онд болсон олон улсын морин хуурын анхны наадам тэрээр мянган хуурчин хамт морин хуур хуурдан Гиннесийн номд бүртгүүлсэн бөгөөд за түүний алдартай бүтээлүүдийн нэг болох яг одоо бидний сонсож байгаа Түмэн ахтны төргөөн нь Гиннесийн номд ийхүү мөнхлөгдөн үлджээ. За 2008 онд мянган хүүхэд гэдэг үү? Тийм. Тэгээ мянган хүүхэд зэрэг тоглосон гэдэг тийм. Яг үнэ. Нүсрэлийн болсон байгаа. Нүсэр манай найруулагч болвол тэр нөгөө нэг Бээжингийн Олимпийн нээлтэн дээр тоглосныг нь бол энэ нөгөө мянган хүүхдийн морин хуурын тоглолтын нь бичлэг нь бас байдаг шиг санагдаад байна. Болвол олоод тавихыг бодоорой. За 2008 онд Бээж хотноо болсон Олимпийн зуны наадмын нээлтийн ёслол дээр тэрээр 120 хуурчдын хамт за энэхүү Түмэн ахтын төргөөнөө хуурдан оролцсон байдаг. За харин 2017 онд ерөнхийлөгч Элбэгд Оржоос Алтан гац Содонгоор Ингрэ Миласныхаа дараа ийм ярьцлага өгчээсэн байна. За миний сэтгэл маш их өндөр байна. Би хэдийгээр Монгол улсын иргэн биш боловч намайг мартсангүй. Монгол хүн болж төрсөндөө омгшиж байна. Би ер нь юу хийсэн бэ гэвэл Монгол морин хуурыг түгээхээс өөр зүйлийг бодож явсангүй. Дэлхийд өнөөдөр ганцхан Монгол байдаг гэж боддог. Би анх ээжээсээ Монгол гэдэг үгийг сонсч байлаа. Миний дээдсийн нутаг бол Завхан аймаг. Үндсэн угсаа ясаараа бол элчгэн сартуул хүн. Би морин хуур Түмэн ахтны төргөөн гэх зэрэг бүтээлэгдсэн. Морин хуур бол морин толгойтой ганц хөгжмийн зэмсэг. Толгойтой тулдаа зүрхтэй тулдаа таван цултай тулдаа сүнс орсон сахиустай хөгжмөө. Тэрхүү хуурын ай аялгаунд монголчууд минь зүрх сэтгэлээрээ нэгдэж яваарай гэж ийм гоё үгийг яг Алтан гац авсныхаа дараа хэлжсэн юм байна. Сая дөнгөж сая манай найруулагч бас яг Алтан гац авч гарч ирчээд өгчээсээ ярилцлагын видеог нь үзүүллээ л дээ. Тэгээд би бас их азтай хүн. Би ч бас нэг соёл моёл энэ тэр хэвлэл мэдээлэл хийж явж байгаад чи бодохгүйтэй бас 2-3 удаа яг ингээ амьдар нь уулзаад гар үдгийн барьж бас ингэж байсан бас өөрийнхөө хов заяанд их баярлдаг шүү. Үнэхээр ингээд нэг одоо энэ хаширчнууд бол бүр 3 настайдаа гигантэн болоод тодорцсон байсан хүн шүү дээ. Тэгээд яг нөгөө нам болвол нам тийм үстэй. Юу өгсөн гигантэн ингээд нам суулгасан болиулсан. Тэгээ одоо ч гэсэн өвөр Монголд бол хаширыг бас ингээд ханцан дотроо залбирдаг хүмүүстэй шүү дээ. Ааха. Зөв. За энэ жил 81 настай хуурч маань 6 настайгаас хойш 75 жилийн турш одоо зогсолтгүй хуурдаж яваа. Тэгээ чи болохгүй ууган хүү бүргэдэн нас мөн хөгжимчин, хөгжмийн зохиолч юм байлээ. Тэгээд хүү нь одоо бол Япон улсад ааш турж бүтээлээ тойруулдаг гэсэн мэдээлэл байдаг. За чи болохгүй одоо энэ бүргэд гээд хүүгээсээ гадна өөр 3 охинтой. За ээжийнхээ захиасыг бодоод 75 жилийн турш хуурдаж байгаа чи болохгүй энэ Нёцгийн дээр өгсөн ярьцлага бас их сонин санагдсан. Ингэж ярьсан байлаа. Ээж минь дэлхийд бурхны хөгжим ганц л вэ. Тэр нь морин хуур. Чи хэрвээ морин хуурыг насаараа хуурдвал ээж нь нас барсан ч сүнс минь тэнгэрт гарнаа. Харин хуураа муу тогловол ээжийнхэн сүнс эрлэгт очноо. Миний хүү бурхны хөгжмийг тоглож байгаа цагтаа дуулаад хэрэггүй шүү. 2-т кинонд бүү тоглол. 3-т нь битгий цам хараа. 4 настын хөгжим гэж байна. Энэ тэр бол чөтгөрийн хөгжим. Сурч болдгүй юм гэж. Энэ одоо ямар хөгжмийг хэлж байгаа юм бол 4 настын хөгжим. За. Мэдхгүй би зүгээр яг 4 настын хөгжим гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр хуучир битгий тоглоорой гэсэн гэдэг чөлөө нэг тийм үгэл байд. Би тиймэрхүү юм сонсч байсан. Гэхдээ хуучир нь биш байвал одоо хуучир шанз манз ч бас нэг хятад тийшээгээ хөгжимчтэй юу нь байна. Хуучир яг ингээд юу нь салдаггүй, симчокын салдаггүй, дотор нийж чад гадагшаа нь ингэж тоглодог хөгжим. Би буруу хэлж хөөрхөн амтан хэлмэгдүүлгүй.
За тэгээд тэр бол 4 насны хөгжим гэж байна. Тэр бол чөтгөрийн хөгжим сурч болдгүй юм. Муу дуутай чөтгөрийг дууддаг хөгжим гэдэг байгаа байхгүй. Ээжийнх нь хэлснийг хэлээд дээ шүү. Морин хуур бол огт өөр бурхныг дууддаг хөгжим. Морин хураал тоглоорой гэж загсан хүн дээ. Ээжийнхээ захиасыг бодоод өдий хүртэл хуурдаж байна гэж ярьж байжээ. За тэгээд одоо нэг зураг байна. Би зүгээр уучлаарай. Чи болгохгүй бүргэдтэйгээ чанцан нуруугаа хөөтэйгээ зогссон. Тийм байна. Ганган зураг байна шүү. Ганган зураг, үнэхээр ганган зураг байна. За. За ингээд хоёлоо хамтран аялагчаа танилцуулаад одоо энэ Түмэн актны төргөөнөө хэсэг сонсож байгаад за тэгээд чи булгугаан бас Дүүримаа гэдэг энэ одоо хөгжмийг сонсно. Өөрийнх нь тоглосноор. Өөрийнх нь тоглосноор. Яг үнэ. Тэгээд таны мэдээллийг хүргэе. За Улаанбаатар хотод 16 цаг 26 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар аялахад алс хязгааргүй 70 жилийн түүхт жуулчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. За одоо ер нь бол монголчууд ингээд нэг 100 болохоор аялдаг гэдэг ойлголттой байсан бол одоо болсон. Одоо монголчууд жилийн 4 өдрөлд дэлхийд дахны 4 зүг 8 зохиост аялдаг ийм хүмүүс болсон. Тэгэхээр энэ хүртэл бид нарыг тэ ингээд нэг аялал жуулчлал гэдэг зүйлийг бий болгоод энийг галыг нь алдалгүй явуулж исэн компаниуд бол ялж байхгүй жуулчин компани. Жуулчин компани байгаа. Тэгээд энэ компани манайхтай ингээ хамтарч ажиллаад бас ингээд хөтөлбөрүүдэд танилцуулж байгаад би бас маш их баяртай байдаг. За одоо энэ 4 сар бол тэ миний бодож байгаагаар хамгийн зохимжтой аяллууд бол тэ 100 очлоор халуун байгаад байдаг. Өвөл болохоор бас зас орчдөг. Ийм газрууд яг 4 сар 5 сар 3 сар 4 сар 5 сард бол янзын гоё байдаг байхгүй. За тэр аяллууд байна. За жишээлбэл 4 сар санал болгож байгаа аяллуудын нэгдүгээрт нь хамгийн баялаг хөтөлбөртэй хамгийн хямд үнэтэй шууд нислэгтэй Занжаажи аялал. За Занжаажиг бол бид нар өөрсдөө очиж үзчихсэн. Энэхүү аяллын турш хятадын гайхамшигт байгаль үлгэрийн мэд уус хамгийн өндөр шилэн гүрийг үзэх өгөөд яг одоо аялахад цаг агаар явбал бол маш таатай тохиромжтой үе байгаа. Занжаажи руу заавал амьдтай нэг удаа очиод үзчихээрэй. Үнэхээр үлгэрийн орон шүү. Үзэж байгаа бүх юм чинь вау гэж санагдаад байдаг тийм газар байгаа шүү. За би бүр төөрж исэн хүн биш шүү. Тэгээ буу газраар буугаад. Гэхдээ ямар ч байсан баг нохоо тооцогдоод дуудах дээрээ тулаад. За ямар ч байсан нэг хагас мөгс нэг хятад хэл англи хэл ингээ хойсоорон байгаа тэгээ ямар ч амьд мэд буугаад ирсэн далайн түвшнээс дээр 1600-ийн өндөрдлөг дээрээс буугаад ирсэн. За тэгээд Занжаажигийн аяллаас гадна Туркийн 3 хотын гайхамшигыг мэдрэх аялал байна. 2025 оны эрч хүчээ цэнэглэх Фукок арлын шууд нислэгтэй аялал байна. За Гуанжао хотын одоо Кантон фэр үзэсгэлэн худалдаанд оролцох шууд нислэгтэй аялал байна. Газрын Дэважин Хайнан арлын шууд нислэгтэй аялал байгаа. За тэгэхээр та одоо аялаад дараа төлөх боломжтой. За мөн банк болон зээлийн ап үйлчлэгээний талаар дэлгэрэнгүй жуулчин компани Facebook хуудас болон 7288 12 гэсэн дугаараас мэдээлэл аваарай. 7288 12 12. Та ингээд онгоцны буудлын дээр санамсаргүй явж байгаа ийм цэнхэр тугтай хүнтэй тэгэл бөөн хүн явж байгаа юм бол энэ жуулчин компанийн шүү. Ер нь нисдэг мортой штэ. Яг байна. За. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялахад алс хязгааргүй их суурайтаагаар 70 жилийн түүхт жуулчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өргөжлүүлээд Түмэн актын төргөөнөө хэсэг сонсоод за тэгээд Дүүримаагаа өргөжлүүлэн хүлээн авч сонсцгоё.
За энэ бол чи болохгүй өөрөө тоглосон айл дүүрийн маа минь гэж ардын дууны манайг бол өөрөө морин хуур дээр тоглосон байгаа бичлэгийг бид нар сая сонсголоо. За өнөөдөр бид нар хөгжимт сонсдог урлагийнхаа ардын урлагийн булангаараа бол Өвөр Монголын алдарт хуурч чи болог гэдэг энэ агуу хүний талаар танилцуулж байгаа. Морин хуур бол Монгол улсын ерөнхийлөгчийн 2002 оны 183 дугаар зарилгаар үндэсний хөгжмийн зэмсэг гэж ингэж зарлагдсан айл болгон хоймортой залхыг одоо ингэж уриалсан ийм хөгжим байгаа. 2008 онд ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бит бус өвийн жагсаалтад орсон монголчуудын хосгүй соёлын өв билээ. Тэгэлгүй яах вэ? За 2017 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гац содонгоор шагнагдсан жилээ чи болохгүй Монгол тулхтны 100 эрхэм нэвтрүүлэгт орж байсан. Чи болохгүй баг сургууль төгссөнийхөө дараагаар Өвөр Монголын дуурийн театрт шалгалт өгч хуурчаар орж ирсэн гэж байгаа. За. Баг сургуультай төгсч бол шууд. Ингээд 1958 оны 10 дугаар сарын 1-ээс Хөх хотод ирснээс хойш ингээд Хөх хотод бол сууршаад их олон жил болсон гинэ. Харин энэ үеэс өмнө бол Шилийн хотод бүр баг багтаа ирсэн юм билээ. Шилийн хот гэж чи очижсэн шүү дээ. Шилийн гол аймгийн яг Шилийн гол аймгийн төв хот. Яг үнэ. Шилийн гол аймгийн төв хот болох Шилийн хот. За Шилийн хотод хашрыг очих үед бол мал бэлдсэн, чон уулынх нь оройгоор сүлжиж гүйсэн ийм зэлүүд хөдөө газар байсан гэнэ. Бүрүү одоо бол бүр янзын том хот шүү дээ. Мундаг том хот шүү дээ. Өөрийнх нь дурсамжийг байдгийн байна л да. За тэрийг нь уншсан чинь чонын дуу шүн бүр дэргэд гардаг. Байгаль ертөнц тэр хിവэрэл байсан нутаг шүү. Би Шилийн хотод машинаар ирэхэд нэг сум, нэг хоршоо хоёр л байсан. Сүмд нь хоноход сарсан багваха манай хамт явсан хэдэн хүний хамар дээр нь сууж айлгаад шүн дунд нөгөөдөл маань чөтгөр ирлээ гэж дуу алдан боо юм болж байлаа. Би ч шүн дөлөөр босч гардингээ барьж хайсан боловч ямар ч чөтгөр олж хараагүй. Энэ газар ирсэн ч манай Монгол соёл цөөхөн айл язуур тэр үед шансын соёл нилээд түгцэн ийм газар байсан гэж ярьж байгаа. За одоо бол Шилийн хотод бол харьцангуй өвөр монголчуудын суурь шүү. Ёстой тийм. Шилийн хотод Хөх хотод та дурын хүнтэй монголоор ярихад хэцүү байж магадгүй. Шилийн хотод бол харин ер нь бараг дурын хүн монголоор ярина шүү. Гэхдээ ингэдэм байлээ. Одоо ингээ караоке ч юм уу том зочид муудалд орно штэ тий. Цаав маа ингээд ер нь л дандаа хятадууд байна. Тэгэнгүүтээ одоо нөгөө өвөр монголчууд ч тэр хүмүүстэй бол хятадаараа л ярина штэ. Тэгээ би яагаад ингээд энэ өвөр Монголын одоо аймаг өвөр Монголын төв одоо хот мөртлөө тий ийм их хятадтай ангууд бодлого байгаа байхгүй юу? Ер нь бол ямар нэгэн юмны эзэн хятад ер нь. Тийм яг нөгөө өвөр монголчууд баяж чамжааг байхад гүнээс мөнгөтэй хүмүүс хурж ирээд үйлчлэгийг нь бадцсан байхгүй юу? Харин тий. За хүмүүс чи болохгүйгаас таа ч одоо яагаад ингэж өтөлтгүй юм бэ гэж их асуудаг гинэ. Тий. Тэнгүүд нь тэр хүмүүст дайсныхаа өмнө өгч болохгүй. Өгсний чинь хойно сүнсэж хөдөлж болдгоо юм шүү гэж ингэж хэлдэг гинэ. За. Яагаад гэсэн чинь би гэдэг хүн морин хуур хурдна гэж үүлийн үрээ өмчилж авсан. Би Хятад ард улсын 10 жилийн их самралтаар гянданд суусан, хар ажил хийсэн хүний муу өгтгөн үлгэрээр одоо болтол өгсөнгөө. Одоо болтол амьд руу явсан минь бас ч амаргүй байсан гэж би боддог юм шүү гэж ингэж хариулж байсан гинэ. Нэрэ үнэхээр хүнд юм үдсэн энэ хүн бодвол. Харин тийм өөрөө шорон гянданд хоригдоо зогсохгүй хамгийн амар нь ээжигээ хүртэл улаан хувьсгалчдын гарт амьдараа шатаалгаж байгааг нь үдсэн. Ийм хүнд амьдрал туулсан юм билээ л дээ. Яас хэцүү юм бэ. За. Түүнийг энэ хүнд хэцүү бүхнийг даван гарахт нь морин хуурын хоёр жавтас нэмээд ээжтэй өгсөн амлалт урагш нь алхуулж байсан гэж ярьсан байна лээ. Харин хүмүүс үндэсний омогчлоо гээгээд мөнгө зоосны араас явдаг болсонд их харамсаж явдаг гэж өөрийнхөө бол ярилцлаган дээр байн хэлсэн байдаг. Хүн гэдэг чинь үндэсний омогчлынхаа туг нь байх учиртай юм аа. Өөрийнхөө үндэсний омогчл нь байж чадахгүй бол энэ дэлхийд хорхоо шавжийг ч дийлэхгүй өчүүх амтан гэсэн мөг шүү дээ. Тэгж амьдраад хэрэггүй. Зоос олноо гэж л хөөрцгөх болж. Зоос гэдэг юм хүнд тэгтлээ хэрэггүй. Би бол зоос олно гэж өрдөө боддгоо. Зоос олно гэж бодсон бол би энэ морин хуурын сургуулаа байгуулахгүй байсан юм аа.
За. Бүгд аймаг Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны засгийн газраас байгуулсан энэ сургуульд маань олон улсын сурагчид огт зоос мөнгө төлөхгүйгээр сурч байгаа юм шүү дээ. За. Монгол улсын 15 сурагч яг одоо энд сурч байна гэж ярилцлагандаа ярьсан байлээ. За. За Өвөр Монголдо байгуулсан ингээд одоо хөгжмийн сургуулиудад олон. Одоо манай хөгжим бүжиг гэдэг чинь ингээд хөгжмийн сургуулиуд чинь бол бүх хөгжмийг заадаг штэ. Тийм. Чи бодохгүй сургууль бол зөвхөн морин хуурыг л заадаг. За. Дэлхий дээр байгаа ерөөсө ганцхан сургууль бол энэ. Зөвхөн морин хуур заадаг. Ингээд сургадаг энэ сургуульд нь дэлхийн өнцөг болон бүрээс хүүхдүүд ирж сурдаг. Хаанаас ямар хүүхдүүд яаж ирээд энэ цугларсан талаар нь ингээд асуусан чинь маш сонио хариулсан. За. Манай өвгдөд Чингис хаан энэ дэлхийг эзлэхдээ монголчуудыг олон газар тараажээ. Монгол гэж хаана тарсан ямар хилтэй, ямар зарим заншилтай хүмүүс байдгийг бид одоо бүрэн гүйцэд мэдхий эцэсгүй болсон. Тийм. Тиймээс би олон улс оронд байгаа монголчуудын хүүхдүүдийг энд авчирч морин хуураар нь дамжуулан морин хуурын их шигт бүх дэлхийн монголчууд сэтгэл нэгдэж өвгдөөдсийнхээ алдар гавьяаг улам сайхан уламжлаасаа гэж бодсны хувьд энэ сургуулийг байгуулсан юм аа. Газар газрын монгол хүүхдүүд энд ирснээр бие биеэ танихгүй байна гэж юу байх вэ? Халимаг байгаа, Японд байгаа, Тайванд байгаа, Бородод байгаа, Улаанбаатарт байгаа монголчууд харилцан бие биенээ таньж мэддэг. Хүний нэг нас гэдэг чинь ерөөсөө 101 ялаа л гэсэн үг. Ямар учраас ингэж хэлж байгаа вэ гэхээр үхэш үгүй хүн гэж үгүй үнэр орохгүй мах гэж байдаггүй гэж үгтэй юм аа. Тиймээс хүн гэдэг амьтан үххээ мэдчил байгаа бол үндэснийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Хэрвээ зүгээр л үхэх хорвоо гэж бодож байвал тэр хамгийн тэнэг, хамгийн бүдүүлэг амьдрал гэж би бол боддог. ертөнцид манай өвгдөөд Чингис хаан агуу их түүхийг бүтээж тэгвэл бид яг юу хийсэн юм бэ? Бид нар яг юу юм бэ? Бид чинь бас л хүн. Хүн гэдэг чинь махаар бүтсэн амьтаа. Тийм учраас бид нар эрт оройгүй хизээ нэгэн цагт үхдэг. Тэгэхээр үхэхээс өмнө үндэстэн угсаатнаа гэрэлтүүлэх өнгө гэрэл нэмэх учиртай. Хүн болж төрсөн л бол заавал үнийг биелүүлэх хэрэгтэй. Тиймээс би морин хуураараа дэлхийд үхшгүй бие өнөр оршгүй махыг бий болгож үлдээж байгаамаа. Ямар айхтар хэлсэн бэ те. Амьдл байвал хүмүүн төрлөختөнд морин хуурын ихшгийг тархааж явъя гэж амьдэрсэн ийм хүн гэж асар омогшонгуугаар, асар бадрангуугаар хэлсэн байдаг. Энэ тэнд байгаа хүүхдүүд хурж ирээд те өөрийнхөө хэлтэй өөрийн соёлтой хурж ирсэн боловч морин хуурын доор ирэхлээр бүгдээрээ нэг Монгол гэдгээ мэддэг юм а гэж. Харин тийм байна, тийм байна. Стоп мундаг. Амар. За хоёлаа хамтран айлгчаатай ярьчаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 16 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран айлгчаар Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр та биш үү? Ер нь бол энэ Чартак усыг одоо хэрэглэснээр хоол боловсруулах замд яаж нөлөөлөх вэ гэхлээр за бикарбонат, натрий, хлорыг зохистой тунгаар агуулсан учраас ходоодны шүүрэл ялгаралтыг зохицуулах. За мөн ходоодны хүчлэг байдлыг бууруулах замаар ходоод улаан хоолойн сөөргөө, ходоодны архаг өрөвсөл, ходоод улаан хоолойн шалбархаат өрөвслүүдийн үед хэрэглэхэд тохиромжтой, эдгээр өвчлүүдийн үед болон өрсөн зэрэглэх зорилгоор хэрэгжилж болно. За одоо эн чинь ер нь бол ингэж дээ штэ бид нэр ингээд бүхэл газрынхаа хүчлэг шүлтлэг орчныг тэнцвэртэй байлгах юмсан даа гэдэг. За тэнгуү тэр ходоодны хүчлэг байдлыг одоо бууруулахын тулд бид нар чинь өглөөдөө нэг жоохон чимэг сод доосч болтгоо уугаад гараараа гэдэг штэ. За за тэгвэл шууд Чартак чинь таны одоо энэ хэрэгцээг л хангаад байна гэсэн үг. Ер нь бол энэ байгалийн хийж усан эрдэс ус гэдэг нь бол эрдэс минералыг хадгалахын тулд зүгээр ингээд нэмээд хийжүүлээд өгсөн ийм бидний мэддгээр бол аршаан байхгүй юу? Яг үнэ. Чартак аршаан химийн найрлагын хувьд бол сульфатын хлорид натрийн аршааны ангилалд байдаг ба зах зээл дээр байгаа гидрокарбонат натрийн аршаанаас бол ялгаатай. Юугаар ялгаатай вэ гэхээр нэгдүгээрт амин чухал эрдэсүүдийг тэнцвэртэйгээр агуулсан эрүүл мэндийн шилдэг аршаан зөөлөн бөгөөд таныг сэргээх мэдрэмжийг төрүүлэх өвөрмөц амтыг ингээд бий болгоцсон гэсэн үг. Хоёрдугаарт нь өдөр тутамдаа хэрэглэхэд эрдэсээ нөхөх ба хажуугийн гаж нөлөөгүй аршааныг зөв хэрэглэх нь эрүүл мэндэд тустай талаар мэдгэд ерөөсө ганцхан минут зарцуулах шаардлагатай. Тэр нь юу гэхээр та шошгон дээрээс нь хар, шошгон дээр нь юу гэхээр ерөнхий
эрдэсжилт буюу general mineralization гэж нэг бичиг байгаа. За энийг нь харах юм бол нэг 2.2-оос 2.8 гэсэн ийм үзүүлэлттэй байх юм бол ерөнтэй ингээд эрдэсийг өндөр тунгаар оруулсан таны нөгөө бид чинь нэг чухал ийм аршаа гэж ойлгож байна. Яг үнэ. За тэгээд чартаг аршаа нь сансар Керфор болон Номон Эфес сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. За мөн одоогоор хаал дүүргийн зарим орон сууцны хотхны супермаркет дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа учраас хэрэглэгч та чартаг аршаанаа бас өөрийнхөө доор байдаг хүнсний дэлгүүрээс асуухаа мартав. Хэрвээ байхгүй байгаад асуух юм бол танаа дэлгүүрийг ч юм ийм чартаг аршаан гэд гарцсан байна. Энийг бас татъя гэж бодох нь шүү дээ, тий. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 95 59 90 99 55 95 гэдэг утаснаас асуугаарай. Тэгээд Чартак Монголиа гэж латинаар бичээд Facebook пэйж руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар за Чартак брендинг байгалийн хийжүүлсэн эрдэс тус хамтран ажиллаж байна. Баярлалаа. За бид нар та бүхэндээ өнөөдөр өвөр Монголын агуу хуурч чи болгохгүй тухай хөөрнөн өгүүлж байгаа. За ингээд энэ хүнтэй ингээд нөө сургуулаа байгуулсныхаа дараагаар ингэж омогшингуу монголчуудад зориулсан ийм лут үг хэлсэн. Үнэхээр ч энэ сургууль нь дэлхийд морин хуур сургадаг ганцхан тусгай сургууль. Энэ сургуулийн төсөл зургийг нь чи болгохгүй өөрөө зурсан гэж байгаа. Харин сургуулийнх нь үүдэнд хэний хөшөө байдаг гэж. За 10 Монголын алдарт хуурч жамин бодоод бусад багш нарынхаа хөшөөг босгосон байдаг. Ямар мундаг юм бэ. За тэв дэлхийд нэртэй багш нар маань нас барсан ч би шавн болсон хүний хувьд хүч асаа хүндэтгэн мөрөгдөгөө. Мартаж болохгүй ажилтны дээд бол багш юм. Монгол үгэнд нэг төрлийн эцэг байдаг бол 10 төрлийн багш байдаг гэдэг үг байдаг юм аа. За гэтэл одооны залуус өөр юм ярих болжээ. Багш нь ч мөнгө, шавн бас мөнгө, цөм мөнгө л гин. Энэ мөнгөний чөтгөр хизээ харилдаг юм бол доо гэж заримдаа ганцаараа лам багшаасаа асууд сундаа. Мөнгө гэж байхгүй байсан бол дэлхийн ертөнц амгалан байх байсан даа гэж харамсангүй ярьсан байна лээ. Дэлхийн олон орноор аялаж байсан чи бодохгүй тохиолдсон сонин содон үйл явдлууд зөндөө. Тэр дундаас санаанаас нь огт гардаггүй нэг явдлыг өөрөө хуужилсан байна лээ. 40 жилийн өмнө Танзанд болсон нэг тохиолдлыг өнөөд санаанд тодхон байдаг. Тэр үед нэг тогоочийн эхнэр надад 2 настай хөвгөө өгч явуулсан юм. Нөгөө хүүтэй 15 хоног хамт явсан да. Тэгээд нисэх онгоцны буудлын дээр очиход хятад дарга маань надаас хиний хүүхэд вэ гэж асуудаг байгаа. Танзааш тийм. Би ч ээж нь надад өгч явуулсан юм аа. Би энэ хүүд морин хуур сургана гэлээ. Учир байдлаа өчнөө тайлбарж хэлсэн ч өнөө дарга хүлээж авдаггүй. Хятад улсын 8 миллиард хүн ам хоолтой үгүйтэй байхад бас нэг хар бөмбөг нэмхэн тэгээд чиний ажил уу гэд халгаагаагүй гэнэ. За тэр хүүгийн зураг одоо ч надад бий. Үргэлж бодод дурсаж явдаг юм. Хожим нь тэр хүүхдтэй уулзаж магадгүй гэсэн итгэл одоо ч надад байдаг юм аа. Хэрвээ би тэр хүүг аваад ирсэн бол өдөрт 40 гаруй настай сайхан уран бүтээлж очихсан суух байсан да. Их нэртэй хуурч болчихсон байхыг үгүйх газаргүй шүү дээ гэж ярьж байжээ. Тэгэхээр бас энэ хүний ухаанч гэж агуу юм, сэтгэлч гэж мундаг юм аа нэр. Үнэхээр гайхалтай юм байна. Энэ ийм нөгөө нэг ахуу ухаантай хүмүүс чинь ийм нэг хэлбэр гэдэг юмнаас айл язгаар ангижирсан байдаг тийм. Тэгээд ингээд дэлхийг нэг гэр бүлгээд ойлгоцсон байдаг тийм. Ийм агуу сэтгэлгээнд хүрсэн байдаг учраас тэр хүний хувьд те зүгээр л хүн байхгүй. Яг үнэ. Яг үнэ. Ээж нь надад ингээд хүүхдээ даатгаад явуулж шүү те. Би энэ хүнийг хүн болгочихсон гэсэн ийм юм. Зүгээр Монголын нууц товчоо Монголын энэ түүхэн баримтуудыг харахад л андшгүй байдаг штэ. Өөлөн их жишээлбэл 5-5 хүүхдийг үнсэн дээрээс одоод хүн болгоод тэр нь 9 өрлөг болсон. Тийм үү? Тийм. Гих мэтэр ингээд одоо ингээд манай бид нар ингээд нэг би одоо жишээл ургийн бичгээ бичгээл ингээд жоохон дээшээ ингээд хөнгөд үнэн бодлоо тал да. Тэнчэнээс тэгээд өргөөд авцсан ингээд энчэнээс ингэсэн ингээд өө нэг актер тахал болоод айлын үнсэн дээр байсан 5 хүүхдийг 3 ах トゥ 3 хуваагаад 2 нэгээр нь үрчлээд авцсан. Тэд нар нь одоо энэ ингийн лээ. Тэгээд ийм байдаг байхгүй. Тэгэхээр эн чинь бид нар дээр үеэсээ л ийм нөгөө нүдэлч амьдралтай байсан учраас биднэрт нэг тийм ингээд амьд хүнийг өсгөөд хүн болгох гэдэг тийм нэг философи монголчуудын ийм тархинд гүнд байж энд бол нөгөө нүүдэлчдийн философи юм байна л да. Нөгөө нэг ийм
хоол нэмэгдэх юу гэдэг хоолны сав нэмэгдэх гэж байна гэж бодохоос илүү хүч нэмэгдэж байна гэж боддог. Тэр философи монголчуудын философи байж. Энэ бид нар байгаль дээрээс ч энийгээ мэддэг. Яг юу гэхээр одоо жишээл цагаан зэр байна шүү дээ. Цагаан зэр чинь ингээд гинт энэчнээс чон гараад ирдэг ч юм уу энэчнээс машин гараад ирэнгүүт паркэл бутраад ингээл тараал зогтчихдаг юм тийм шүү дээ. Цагаан зэр ээж гэж байдаггүй. Үу тийм үү. Аль ч янзаар ямар ч шаргач очоод хөгж болно. Үу тийм үү. Тийм зохиолдолтой. Энд чинь жишээлбэл янзаг өнчрөхгүй шүү дээ. Тийм байна, тийм байна. Тийм байгаа үстэй. Тийм байна. Энэ шиг монголчууд бас нэг тийм философитой байгаа. Үгүй харин одоо ингээ манай эмээ бас нэг юм толгой иргмээр юм яриад байдагсаа одоо яасан нэг цагааны үлдэгдлийн нэг хүүхэд үлдсэн байсныг тэрийг өргөөд авсан байсан чинь бас нэг ятад данжаад гарч явхад хүүхэд ингээд үлдсэн гэ. Тэгээд тэр одоо манай эмээгийн ээж нэ штэ дулам гэдэг хөгшин байж штэ тий. Монгол, Хятад, Орос 3 хүүхэд зүгээр л ингээд бас гудамжнаас болоод үсгсэн байдаг. Ерөөсөө л энэ нөгөө нэг бидний нэг нүүдэлч тийм философи тийм байгаа юм шиг тийм гүн ухаантай хүн л бол хүн хүч гэж боддог. Энэ суурнгийнхэн чинь болохоор энэ хоолны сав нэмэгдлээ гэж бодох гээд штэ. Чи нэг хар бөмбөгөн хоолны сав нэмэхээ юу? Бид нар хоолтой хоолгүй байхад гэдэг. Тэгэхээр энэ Монгол Хятад хоёр хүний философийн ялгаа чи харагдаад байгаа байхгүй. За тэгэхээр би мэдээлэлээ дуусгачих. За Монцомэ, Солонго News цэг юм байна, Дүүрэн Live, Нё цэг юм байна, UB Live гэсэн энэ сайтууд дээр гарсан мэдээллүүд болон мөн их хуурчин ярилцлагыг өнөөдрийн сонсдог урлагийнхаа үндэсний урлаг болон хүргэхэд бид нар ашигласан гэдэг албан ёсоор та бүхэнд хүргэе. Эдгээр бүх их сурвалжуудаа маш их баярлснаа илэрхийлье. Өнөөдөр бид нар та бүхэнтэй Өрн Монголын алдарт хуурч Чи Булган намтар уран бүтээлээс танилцууллаа. За үнэхээр огшлоо сонсогчтойгоо хамт огшин мэдээлэл хүргэлээ огшин бас анжаагийнхаа хүргэж байгаа мэдээллийг сонслоо гоё юм. Тэгээд энэ хүрээд 2025 оны 4-р сарын 24-ний пүрэв гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг үндэсний урлагийн булангаараа шууд хүрээд өндөрлөж байна. Яг энэ агшинд бүр нэг юм би ч нэрээ Монгол хүнштэй гэж бодох бүр нэг тийм айгүй гоё омогшил төрж гин үнэхээр сайхан байна. Үнэхээр гоё. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус за мөн аялахад алс хязгааргүй сураатаар 70 жилийн түүхт жуулчин компани аяллахын хөтөлбөрөөр хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цагбрийнхэнд явдаг радио мэдээг үлээвч сонссны дараа хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатаар яаран нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. За баярлалаа.